Би амьдралдаа анх удаа куки хийж үзлээ. Тэгээ энд нь болохоор овёос жоох сүү дэглэмний нэг юм шейкний нундаг байдаг аахгүй юу? Шоколадны амттай. Тэгээ тэрийг хийгээд ингээд холиод хийсэн чинь бүр үнэр нь бүр алж байна. Одоо идэж үзье. Энэ ахгүй юу? Миний нөгөө нэг дэглэмний шейк. Зүгээр сүүтэй ингээд холиод шейк хийгээд уучтыг. Тэгтээ энд ингээд унтаг болохоор юу ч гэсэн шоколадны амт оруулж магадгүй гэж бодоод хийсэн чинь амар гоё амт гэдэг. Үгүй үнэрт чинь. Одоо идээд үзье. Тэгэд өндгөө болохоор тосонд биш усанд жоохон болгоод тэгээд энэ бол миний өглөөний цай. Амарж байгаа гэсэн шиг л гоё. Одоо тийм манай хүрхчэнд байсан юмнууд л эднэр заяа. Тэрнээс ш би уг нь ингээд амар гой гой юмнууд хийн гэж бодоод бахан бичлэгэн хадгалаад уцаахгүй юу. Тэгээд тэднэрээ дагаж дөөрэж хиймээрэн. Тэгээд удахгүй би тортны сургалтанд суугачаа. Тэгээд ер нь л ингээд сүүлийн үед жоох юм гараар хийсэн handmade юмд амар дуртай болоод байгаа хгүй юу. Тарайга гарахгүй гэж бодсон ахгүй юу. Бүр дэлб. Гэтэ яг энийг амталж үзэж байгаа царайгаа бол гаргамаар байна. Өнөө гүзэл биш ээ. Үзмтэй авъяассан байхгүй юу? Гэсэн чинь тэр үзмэн дотор нь харц амар гоё. Амьдралдаа би анхудаа ингээ юм нийлүүлээд ингээд юм битээ болгож үзлээгээ боддоо монголчуудаа. Тогож болчихжээ. Би болохоор түүхэн өндөө амар дуртай болохоор амар гоё юм. Сармасгүй царинд аим тасцсан шүү дээ. Тэгтээ би удахгүй сармас хэлэх гэж байгаа. Цаан сарлах юм чам. Тэг бодвол нэг өнөөдөр өөрөө бодчих тийм үү. Яа тэгтээ миний энд ингээд энэ хавар аим батг гараад байгаа л да. Гэтэ яг хэсэг хугацаанд дээр арилж болохоор би нэг санаа зовхгүй байна. Тэгээд хацар маань бүрүүлээц. Бисаа гарч хүнсээ цоглуулчаад ирсэн байхгүй юу? Бор мөг авлаа. Брокколи юм үнд орсон юм уу? Угаасаа ийм байлуу. Энэ хартаа 7100 гинөө нэг юм брокколи уусаа юм уу би өнөөдөр л өн хараад харж байгаа маа хайш мэдгүй байлам. Ер нь амар тэнэг байлаа би ингээ өөртөө аим дургуурчин ёо. За тэгтээ ах вэ. Буцаад жин нэмээ тархлаагүй юм чинь ямар ч лээсэн доошлж явж байгаа хэмжээнд л тэрэн дээрээ л тэгэл ингээл явъя заа юу. За тэгээд ховёр жам шиг юм харж ирсэн нэг бүр амар амьдрал явц. Тэгээд хоёр эрдэнэ шиш авлаа. Тэгээд энийг болохоор би яах чавэ гэхлээр эрдэнэ шиш дээрээ энэ бозерэлээ авсан байхгүй. Тэгээд энийг жоох үрж хийж байгаа. Тэгээ үрж хийж байгаа гэсэн чинь манай тийм үрдэг юм байхгүй ах юм. За яах болгондоо. Тэгээд энийг болохоор ингэж жагаад гоё халаагаад идэ гэж бодсон байхгүй. Нэг одоо хоолндоо ингээд илүү зүгээр ингээд жигнээд тэгээд соусонд дүүрж идмээр байгаа. Ягаад ч юм надад одоо ингээд хоол биш зүгээр ингээд салангат юмнууд ингээд түүгээд идмээр байгаа хоолнд. Тэг миний хоолыг амсах юм бол ер нь хийх нь аюуда хостой байдаг. Бусад хүнд чангатаад надад яг гоё болоод идэг. Тэгээд тийм болохоор давсаа жоохон багасхыг гэсэн ер нь бодол байна. Тэг брокколиг болохоор би энэ удаад зүгээр жигнээд тэгээд гоё ингээд сооснд ингээд үрээд ингээд идмээр байгаа хгүй юу. Одоо яснаа нэг улаан лайлаасанд улаан лайлаа авцсан. Тэгээ би болохоор одоо ингээд зүгээр ногоонууд ингээд бэлдэж авч яваад ажил дээр очиод ингээд ороогод идмээр байгаа хгүй юу. Тэгэхээр зүгээр ингээд одоо ногоонуудын одоо жишээлбэл хам хаа ч юм уу ингээд хэрчиж ингээд бэлдэж болгож авч явчаад тэгээ үлцээ өөр ногоонуудтайгаа нийлүүлээд ороогод идчихмээр байгаа хгүй. Тэгэж бодоод ингээ авч явахад амар гэдэг юм жижигхэн юу авчлаа юу лээ. Ким далан байцаа тоорхон гэд энэ Монгол юм шиг байлээ тий. Гэтэ хамгийн гол нэг амар хөрхи хямдхан энэ тэгээ хамгийн хөрхи би энэ сүүлийн үед одоо би ингээ дулаан орчхоор дандаа жижигхэн цөм хүрдэг байхгүй юу. Тэг энэ хартаа ингээ дотроо энэ хэд байсан бэ мэдгүй. Өмнө нь хараагүй. Аюун хэмхэн байсан харахад л тэгээ энэ дотроо ингээ 8 ширхэг заяо. Дотроо 8 ширхэгтэй нэг юм толгоонд ахиад дотроо 8 ширхэг цөмхний ийм нотес л бидэг гэж байгаа байхгүй юу.
Тэгээ надад энэ амар хэрэгтэй. Би ер нь нойтон салфетик, хуурай салфетик гоохт гадуур явдаг байхгүй юу. Тэгэл дандаа том юм чихээлхоор ингээд амар төвхтэй болохоор энэ айгүй хөөрхөн санагдсан надад. Гадуур явахдаа ингээд зүүндээ хийчихвэл тэгээд ажлын маань бас салфетик дууссан. Тэгээд энийг одоо ажил дээр аваач тавина хуурай салфетик. Энэ гол нь энэ торкны салфетикүүд ингээд амар хямдхан байсан байхгүй юу. Би ингээд амар их нэг юм арчаа шууд хайчдаг. Уг нь бол цаас хайрлаж гаммаар байгаа ч гэсэн яалтчгүй тэгээд ингээ арчих юм нэг хэрэг бол угаасаа байнгын гарч байгаа юм чинь тэгээд тийм юмд нэг хүнтэй салфетик аваад явах гэдэг гэж бодоод. Тэр нэг наад захаас очиж өндөг авдаг байхгүй юу. Тэгээд тэр захаараа орхоос салхуураад ингээ авсан юмнууд маань амар хүндтэй дахаар 10 шиг манад ихэд нэг 10 орчим өндөг байгаа. Гэтэ одоо 10-ыг нь шууд жигнээд 10-ыг нь болохоор ингээд ажлын өдрүүдээр шарж авч явна гэсэн бодолтой байгаа байхгүй. Тэгээд нэг ориглоо хосон Netflix дээр ахаад гоё драма орсон байна. Тэгээд жоохон кино үзэж байгаад маргааш хувцснараа бэлдээд унтна. Яа ямар гоё юм бэ. За би ингээд нэрнгээсээ бүр дасгал хиймээр байна. Бүр дасгал хийх хүсэл маань бүр ягаа бүр амар стресс үлээдэг. Тэрийг яа хийж чадаагүй болохоор ингээд өөртөө ингээд амар гутраад уур хүрээд байгаа байхгүй юу? 나 지금 가는 중. 영어 만들어. 그리고 지금 Би бүр өнөөдөр нам унтаж тэнхтэй. Би одоо ухаасаагийн тоглолт үзэж байгаа байхгүй. Тэгээ сэрцэн нүрээ будаад бүсээ анцалсан байна. Эд ингэж хувцалсан бай. Одоо зөвөр өглөө гуталтаа явах шийдвэр гаргалаа. Одоо гэрээсээ гарлаа тоглолтын дээр очиж аваад үргэлжлүүлээд бичлэг хийнэ. Би ер нь л хэвчлэн дандаа тоглолтуудыг бол халахсгүй үздэг. Тэгээд тоглолт үзэх болгонд бодогддог юм. Манай залуучууд ер нь айгүй гоё гадагшаага нээлттэй болж индэл гэж боддог. Тэгээд энэ дэр ч гэсэн олон фэн охтууд, залуучууд ирээд айгүй хөөрхөн байсан. Тэгээд хөтөлбөр тайз тэгээд дотор нь ингээ фото буф энтер явуулж ирсэн айгүй хөөрхөн байсан. Тэгээд ажиллаж исэн стаффууд нь айгүй хөөрхөн харилцаа хандлага сайтай байсан. Гараад амар түгжирснийг л тооцол тоглолтын хувьд бол бүхэл юмнууд гоё исэн. За эхний хоёр гарч ирсэн артист бол үнэхээр панчаан байсан. Тайзан дээр ийм том тоглолтын дээр бол хэрэггүй л артистууд санагдсан. Тэгээд үлдсэн артистууд бол угаасаа бүр амар гал гаргадаг. Жинхэнэ тайзны уран бүтээлч хүмүүс шиг санагддаг. Надад за одоо бичлэг өгөөрэй. Үзчихэд ирж байна. Одоо бүр шөнийн 2 цаг заяа. Тэг яасан бэ гэсэн чинь бүр цаг 40 минут тоглолт 12 болж явах дууссан байхгүй. Бүхэл цаг 40 минут бүр л зөксөөлөөсөө гарч чадахгүй хүлээсэн заяа. Одоо зохицуулттай ээлж дараалалаараа гараа хөвчүүл ингээд уг нь бол тийм бүхэлд 1 цаг 40 минут зарцуулахаар хэмжээний бүр хитэд зэхэн уг нь бол байгаагүй байхгүй юу. Тэгж яхад ингээд зөвхөн монголчууд маань хөл талгаагүй дайрсаар байгаа төгжрөл хэмэл төгжрөө үсгээд тэгээд бүр арай хийж гарч ирээд тэгээд тэнд цаг 40 минут төгжирснэ 20 минутын дотор ингээд гэртээ өрөөд ирж байгаа байхгүй юу. Төгжрөөч байхтай зүгээр таг зогссон байхгүй гарч чадахгүй. Тоглолт бол харамсааргүй гоё болсон. Хурдхан шиг нүүрээ аваагаад унт ингээ бүр нэг хайрхан ууцсан юм шиг ингээл тайвал залбаар гэдэг шүү дээ. Зацдаг. Бэрт маргааш үлдсэн. Тэгээ тоглолт үзэх гээд нэгэнт одоо ярмгийн тийшээ явж байгааг их гээд ярмаг дээр номин ямар илээд нэг шинэ газар нэгтсэн мэс тэгээд орж үзсэн чинь айгүй гоё 1 2 давхарт нь нэлээ олон дэлгүүр ороод идчих хоолны газар Red Panda Mega Coffee-гоос ахуулаад цагийг өнгөрүүлж болох. Тэгээ энэ бүр харуулсан амар гоё ажил мэжлээ хийгээ суухад үнэхээр гоё санагдсан. Ийшээ нэг амралтын өдрөөр гэр бүлэрээ очивол их хөөрх юм бэлээ дэлгүүр хэсэнгээ гоё юм идэнгээ явбал их тажгүй санагдсан энэ газар. За тэгээ би алтчин бөмбөрлөг 4 дахь өдөр яваад гоё хэрэгсэл тортны хэрэгсэл юм авъя гэд явсан чинь хаалттай байж таарад тэгээд 5 дахьт нь ажлын цайны цагаар очиж ахиж авсан. Тэгээд 4 дахь өдөр алтчин бөмбөр хаад юм бэлээ шүү. Хайж зорж очих байгаа болвол 4 дахь өөр өдөр очиорой. Өнөөдөр болохоор 1 дахь өдрийн орой болж ин тэгээд би бүр зам бүр амар төгжрэлтэй. Би одоо 8-аас ажилд харж байгаа хгүй. Тэгээд зам бүр амар төгжрэлтэй явдаг замаас бүр болоод буцаад ингээд тойрж гэрлүүгээ ингээд харьсаахгүй. Тэстэй бүр имийн сандал гэртээ ирлээ. Тэгээд ирээд газ хоолоо хийж ин одоо болохоор энэ зүгээр салаад ямар гоё юм. Явганд салаатыг юм фреш дээр нийтүүлээг гоё байгаа байхгүй. Тусгай шарагчин дээрээ жоохон ногоотой цээж мах амтлаад болгож ин тэгээд
энийгээ болгочих юм бол маргааш энэ хоёрыг аваад явчихна. Яагаад гэвэл маргааш бол ажил 6-аас тарах болохоор их хийдэггүй. За өнөөдөр бол 3 дахь өдрийн орой болж ин тэгээд өнөөдөр би өчигдөр орой нөгөө авч явсан хоолоо харуулахаа мартчихжээ. Тэгээд өнөөдөр ингээд тухалцсан ингээд амар их ажил овоорсон. Ажил дээр ч тэгээ ажлаас гараад би бас ингээд 2-3 газар нэг юм авчиж өгөө. Бүр зүр нурмаагаар баг мөлхөж гэртээ орж ирсэн болохоор маргааш хоол авч явж чадахгүй нь 4 дахь өдөр ахгүй. Тэгээд маргааш гаднаас би болохоор нэг тийм шүлтэй хоол ч юм уу идчихмээр санагдаад байгаа байхгүй юу. Би тэгэхээр маргааш тэгээд өдөр өөрийнхөө юу идмээр байгаагаа гарч идэнэ гэж бодож байна. 6 цагт босоод газ юмнуудаа ингээд өмсөж гараад гарч ингээд машин халаад байгаа байхгүй. Тэгээд ингээд одоо цагаан сар төгссөн өглөө оройд амар төгжээтэй. Ер нь бол ингээд энэ 7 хоног яах стресстэй тэгээд тэгээд за зүгээр хүлэн зөвшөөр гэдэг өөрийгөө би ингээд ерөөс стресстүүлэхгүй байгаа байхгүй. Тэгээд энэ 7 хоногийн бамж эх 7 хоногийн төгжээг энэс бол бүр үнэхээр амар ээ. Би энэ хөдөөнд амар дуртай шүү дээ. Улаанбаатар гэдэг. Хай. За өнөөдөр бол 5 дахь өдрийн орой байна. За дуугачлаа. Одоо болохоор шөнийн бараг 1 цаг болж байна. Тэгээд ажлынхаантаа хоолнд орчоод 2 багшигаа замаараа буулгачаад тэгээ сая гэртээ ирлээ. Өнөөдөр болохоор гадуур явж 1-р караога авсан. Их сургуулийнхаа солонгос багштай уулзж агаад тэгээ замаараа амтад цамхаг орж үлдсэн хэрэгтэй юмнуудаа авчаад жихнээсээ маргааш торт хийх гэж байна. Finally би хэрэгтэй бүх материалуудаа аваад бэлтцээ. Одоо ингээд торт хийхэд л ингээд торт хийх л үлдсэн миний одоо үндсэн ажил заяа. Энэ удаагийн захиалс юмнуудаа би бүгдийг өөртөө авсан байхгүй юу? Захиалс юмнуудаа ихнээс нь үзье. Энэ болохоор би юм кепкэн малгай авмаар байсан болохоос бүр дээрээс хойш юм кепкэн малгай авмаар байсан байхгүй юу? Энэ ихтэй амар том жоо сонин. Толын тэгцээрээ харахаар надад амар зөгч чинь. Энэ дээр ямар тэнэг дүлцэн харагдаад байгаа юм бэ? Би энэтэй зураг ингэж оруулчих заяа. Надад уг нь бол ямар цохоод байгаа юм. Эхнийх нь ямар ч гэсэн юм кепкэн малгай авсан байхгүй юу? Тэгээд дээрээс хойш юу нэг малгай нэг өмсмөр санагдаад хаа нэг ингэж өмсмөр байсан болохоо гэсэн. За хоёр дахь нь болохоор юм цүнх. Энэ болохоор ингээд юм материал нь амар хөөрхөн бүр нэлийн хөөрхөн хэлбэртэй. Шар гэдлэн дээр амар сонио харагдаад болохоос энийг бол би өмсөж үзег гоо юм сахих захиалсан баггүй. Тэгээд яхойс. Оо shit. Амар томдож штэ. Оо би одоо энэс илүү турхаар яах юм бэ? Томыг авчижээ. Гэтэ энэ амар гоё. Томц маа илүү гоё юм шүү юм. Зүгээр free size. Гэтэ энэ амар гоё юм. Надад амар таалагдчихлаа энэ маань. Үсээ баг ингээ оруулсан жаахтай том хацраа. Юу вэ? Дээр үед жоохон бүбүү ахнар шиг харагдах гэдэг нүг. Дээр үеийн жоохон бүбүү ахнар шиг. Гүйцтэй манайхаа дайжгүй харагдаж байгаа зү. Жоохон бүбүү том хацартай бүбүү нэг юм бондгор гэдтэй ахнар шиг харагдав. Тэс тэгтээ өнцгөө болоод байж байлдэ ч юу бастай. Би ч гэсэн ингээд инста охтууд чи байж чадсан шүү дээ. Данч би өөрөө угаасаа ер нь юм бөөрхий тэгээд юм амар бөмбөрөөд яваад байдаг болохоор байнга юм бас тийм гоё байж чаддгүй маа. Надад бүр би сэтгэлээ жоохон барьж чадахгүй байна. Би өнөөдөр ч ингээ хадж чаргалтай. Тэгээд дээрээс нь миний бас өнөөдөр чи хадж чаргалтай юу гэсэн үг юм бэ? Ийм хөөрхөн кейс байж болох уу монголчуудаа? Өмнөх захиалган дээр өөртөө нэг ч кейс захиалж чадаагүй ингээ дандаа өөр ингээ утасны кейснүүд аваад ирчихсэн аахгүй. Тэгээд энэ удаад би өөртөө ингээ бүр үзэж байгаа юм кейс авсан. Энэ бас надад амар таалагдж байгаа. Би штэ энийг дээлэн дээр өмсгөж авсан аахгүй. Өсгөн ч гэсэн амар хөөрхөн. Тэгснээ нуртал нь яа гэдэг юм бэ? Тийм таач мавч цаашаа. Гэр данч жоох муухай бол. Өмсгөл нь бүр амар гоё итэхэн. Oh my god. Энэ ямар гоё, энэ тойл ямар алдар юм бэ? Би нөө линзэг толны ур зүудэх болохоор уснаас гараад идчихсэн. Oh my god, энэ гутал маань. Oh my god. Яа. Энд амар
өндөр ажил амар идэт ингээд гиз маань амар гарч ирээ. Тэгээ дээрэс нь дотоороо ингээд зузаан өмнөд болохоор амар түртэй тэн. Гэтэ яхаа ёо энэ гутланда би нэмэх 100 оноо өглөө монголчуудаа. Энд дээр полтой өмсөл ямар гоё харагдах вэ? Энэ манай энэ өрөөний гэрэл жоохон муу болохоор амар сонио харагдаад. Яг харагдаж байна уу? Энэ гутлын манд танаар харж байна уу? Энд ихтэй жоохон энэ юун дээр ёо хөөхий энэ маань хөл маань ингээд ажаас амар гарч харагдаад. Энд ихтэй ингээд амар ажимаа харагдаад ахын энэ камерын дээр яг өмссөн байхад бол ингээд бүгд амар гал харагдаж байгаа байхгүй. За дараа нь би хүмүүстэй гоё зураг Instagram оруулах хэдөө. Энэ удаагийн захиалсан юмн дундаас маань бүр нэг ч юм нь фейлдэггүй амар гоё ирсэн болохоор би бүр үнэхээр амар хаз жаргалтай байгаа. Би юм хавар намрын гутал захиалсан байхгүй юу? 3 дэлгүүр орж ингээ хайсан чинь болох гайгүй чанартай ирсэн юу сансныг бодоход шүү. Дээдл нь хөрхөн одоо энийг өмсөж үзтий. Мань яг л миний хүсэжсэнээр маш энгийн яг ийм амар энгийн цэвэрхэн юп мөпхэнд орчим ингээд өмсчихэд харагдчих байна уу та бүхэнд. Уртлаас энэ галбир нь бас амар хөрхийн камеранд орвол үнэхээр царимтай харагдчих. Гэхдээ бол ер нь бол амьдараа их хөөрхөн байна өө. Эсвэл жаан бас ийм хөөрхөн миний одоо энэ iWatch-ны ийм watch нагаа тэгээд сольж хийж үзэх тавьчих байна өө. Watch шиг мэдрэмж өгж байгаа хэрнээ цаг гэж бодохоор ингээд амар гоё. Одоо энэ маань царамаатай харагдчих энэ төр. За ингээд юм хөөрхөн юмнууд захиалсан миний бүх юмнууд маань амар гоё ирсэн. Амар олон төрлийн малгай байгаа хгүй. Гэхдээ би ерөөсөө өмсдөггүй. Тэгээд энэс гадна арай нэг цайвар уансын бас малгай байгаа. Бид нэрээ ерөөсөө өмсдөггүй. Би одооноос зүгээр яг өөрийгөө ер нь эвднэ. Одоос ер нь өөрийгөө эвдэж хамаа намаагүй хувцлаа. Хүн ингээд насны бүхсэнд жоохон сонин үйлдэл хийдэг гэсэн тэр нь болоод байна уу да. Би нөө юм бөөрөнхий царайтай болохоор ерөөсөө малгай өмсөе гэж боддгоо надад ингээд зөхгүй хамаагийн юм маань бөөрөнхий харагдуулаад байгаа юм шиг санагдаад идэг байхгүй юу. Энэ чинь нөгөө нэг Peggy-го мерчээр зарагдчихсэн тэр малгай. Жох ядарчлаа. Одоо ер нь би жоохон амарлаа. Тэг жоо бичлэгээ тэгээд оруулаа. За одоо болохоор би штэ өөрийнхөө кейк хийхин тулд авахад бэлдсэн юмнуудаа харуулъя заяа. Энүүгээр би бүгдийг өрөө тавьсан байна. За эндээс ахуулаад ингээд юмнуудаа одоо нэг хэрэг тайлбарлаж өгнө. Энд гэхдээ нөгөө кейк хийхэд хамаарлаа гэхдээ зөв би юм вафл ингээ хийж идмэрс энэ бүр амар игдүүтэй заяа. Угаасаа би нөх ингээ олон хүний вафл зэрэг хийхгүй штэ. Өөрөө л ихээр ингээ өглөөний цайнд 1 2 хийх болохоор овор ихтэй тэгээд нэг үнэтэй юм хэрэгтэй биш зүгээр байсан хамгийн энгийн авсаархан хямдхныг нь авсан баггүй юу. Тэгээд нэг вафл ингээ хангалттай хийчихнэ. Бүрхэн бодтой. Гараа тэгээд ийм би бүр амар удаа энийг энэ тэндийн бичлэгнээс үзэхээр авахмсаа ингээ боддог гэсэн юм шилэн тэгээд нөгөө нэг хэмжээтэйг одоо гол зүйл маань торт хийхэд хамгийн хэрэгтэй гол зүйл маань гар миксер. Тэгээд надад бол энэ сурж байгаа шинэ хүнд бол энэ хангалттай ингээд ажиллана гэсэн үг. Гурил ингээд шүүгч одоо какао гурил мөрл ингээд шүүн. Манайд болохоор би ингээ өөрөө 1 2 өндөг идэхтэй энүүгээр ингээд хутгачдаг байхгүй. Гар өндөг хутгагч авсан. Үүдээ мэдээж хамгийн хэрэгтэй нь крем шахагч гуш. Талькин цаас гэлүүдээ ямар ч нэг юм ууртын цаас авсан. Хүнсний жин авсан. Ап кейкний суур авсан. Нэг удаагийн суур хошууны уут ахгүй юу? Хортныхоо кремийг ингээд хутгнууд. Тэгээд миний байсан очиж авсан газарт энэс үр жижигнээс үр алга гэдэг юм. Туйлзуур юм ирсэн хотгоор авсан. Тийм тос юм ингээд түрхэгч авсан. Би одоо энэ дэр тирамису ч юм уу эсвэл зүгээр хоол мал хийхдээ токоонд хийчих болох юм шилэн саа авсан байхгүй. Тэгээ энийг 18,000 гээд. Энэ бол ингээд тортны суур. За тэгээ ингээ ерөнхийдөө болсон. Одоо торт хийхэд хэрэгтэй гэсэн юмнуудыг энэ алуулах цуглуулах гэж хичээсэн. За тэгээд энэ болохоор
гүзэлцгэнтэй юм сироп. Тэгээ энүүгээр би зүгээр вафл юм уу эсвэл тортын дээр чимэглэл хий гэж бодож авсан байхгүй юу. Авсан. Манайд ерөөсөө огт гурил байдаггүй. Тэгээд гурил авлаа. Тэгээ манайд бас ерөөсөө огт сахар байдаггүй байхгүй. Тэгээд сахар авлаа. Энэ нэг л асгараад байна уу да. Манайд өндөр байгаа гэхдээ юу ч гэсэн энийг авсан буюу. Тэгэд энэгээр болохоор би нөө маргааш тирамису хийх гээд байгаа болохоор энэгээр нөө эспрессо шот жуулуу гаргах хэрэгтэй байдаг гэдэг энийг авсан. Шоколадны нунтаг илүүдэд какао ч нүггүй лүү. За мэдгүй ямар ч байсан юм хэрэгтэй гээд энийг авсан. Цэцгийн тос бас хэрэгтэй гээд цэцгийн тос авсан. Одоо дрож авсан байхгүй юу? Дрож. Тэгээд гарахмал ванилийн сахарын пудр 850 мл 234 234 тэгээд нэг овоо хийдэг авсан. Болохоор тирамису тэгээд энгийн кейк хоёр хийж үзье гэж бодоод байгаа хгүй. Тэгээд энгийн кейкээ хийх гээд энэ гүзээлзэг нэр чимэглэх гэж бодоод эхний ээлжинд ямар ч байсан чимэглэх юмд бол гүзээлзэг нь авсан баа. Энэ болохоор айгүй хөөрхөн юм да. Энэ ингээд дандаа тортны чимэглэлүүд ингээд тэгээд энэ нэг ижлэхнийг авсан байж шүү дээ. Oh my god. Хоёр өөрийг авах байсан шүү дээ. За энэ яг хөөрхөн юм чинь гэж бодоод тавьширч. Тэгээ юм жижиг юм өнгөнгийн цагаан, ягаан, улаан юм зүрхнүүд байна. За тэгээд камерны цэник дуусчлаа. Энэ бичлэгийн хүрээд хүртэл байлаа. Тэгээд маргааш үжигсэн хідүүлээ. Миний торт хийх бичлэгтэй уулзах байхаа гэж бодож би маргааш оройн өглөө босч хийчээ. Тэгээд өдөр нь ээж аваа ирэх рүү яваад өдөр нь жоохон завгүй. Тэгээд бас жоохон хит төлөвлөсөн ажил байгаа. Тэр ажлуудаа дуусгачаад орой бичлэгээ чадвал хийнэ гэж бодож ямар ч байсан. Маргааш бүгдээрээ уулзцгаая. Баяртай.